2025 оны 183 дугаар тогтоолоор батлсан хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих нийтлэг журмын 6 заасны дагуу захим системд хяналтад байгаа улсын их хурлын эдийн засгийн байнгын ороонд хамаарах 75 шийдвэрийн 508 заалтын биелэлтэд 2025 оны жилийн эцсийн байдлаар хэн шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг танилцуулж байна. Хэн шинжилгээ үнэлгээг засгийн газрын хэн шинжилгээ үнэлгээний мэдээллийн санд ирүүлсэн тайлан мэдээллийн их хөгжлийн датабазыг ашиглаж ирсэн бөгөөд анхчсны нэгжээс шатараалсан үнэлгээний тайланд нэгтгэсэн үнэлгээг хийж үзэсгэсэн. Энэ үйл явцад яам агентлаг орон нутгийн төлөөллийг оролцуулснаас гадна Канадын мэр төсөл, ЮНИСЕФ, удирдлагын академийн зөвлөхүүдийн арга зүүн дэмжлэг зөвлөм саналыг тусгай ажилласан анх удаа бүх шатны оролцоог хангасан арга хэмжээ боллоо. Мөн ажлын бүтээмж үр дүнг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглаж тус байнгын ороонд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэд хэмэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийж үзлээ. 2025 оны жилийн эцсийн байдлаар тус байнгын орооны 75 шийдвэрийн 508 заалтыг яам агентлаг аймаг нийслэл хэрэгжүүлж ажилласан 71%. Нийт 245 заалт хэрэгжсэн, 166 заалт хэрэгжих шатанд байна. Үүнээс удаасралтай арчимжуулах шаардлагатай 70 заалт хэрэгжээгүй 30 заалт байгаагаас бүгд удирдлага зохион байгуулалтаар шалтгаалсан байна. Хугацаатаа өгөгдсөн, оны төгсгөлд гарсан буюу хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 10 заалт байна. Мөн хэрэгжүүлэх хугацаа чиг үүрэг тодорхойгүй, зардал санхүүгийн өгөрсөөр хийх ажил зорилго тодорхойгүй, хэмжигдэхүйц биш байдлаас үүдсэн 57 шийдвэр хэрэгжих боломжгүйгээр дүгнэгдсэн байна. Энэ нь ихэвчлэн улсын их хурлын харьяа, санхүүгийн зохицуулахороо Монгол банкны чиг үүрэгт хамаарах заалтууд байна. 2025 оны жилийн эцсийн хэн шинжилгээ үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон, цаг хугацааны явж ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, тухайн шийдвэр хүчингүй болсон зэрэг шалтгаанаар 245 заалтыг засгийн газрын хэн шинжилгээ үнэлгээний мэдээллийн сангийн хяналтаас хасах үндслэлтэй гэж үзэж байнгын орооны хуралдаанд танилцуулж байна. Тайланд донд хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт хангалтгүйгээр шалтгаалсан гэж дүгнэгдэж байна. Тухайлбал төрийн байгууллагын төвшөнд хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй, салбар хоорондын ажлын уялдаа суул олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийгдсэн, төсөв хөрөнгө оруулалтын эрэм дараалал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн докторгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд Монгол улсын хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлан засгийн газрын хурлаанаар хэлэлцүүлсэнтэй холбоотойгоор засгийн газрын гишүүн, засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах арга хэмжээ авахыг даатгасан. Үүнд хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг ханган бодиттой үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжлэлд үнэлэлт өгүүлэлт өгч, иргэдийн ахуй амьдрал болон салбарын хөгжлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг үнэлж тооцож ажиллах. Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн төслийг боловсруулахдаа зохицуулалт утга агуулгын хувьд давхардал хийдэл зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх, санхүүгийн их усрыг тусгах, хэрэгжлийн шалгуур үзүүлэлт хэрэгжихүйц байхад анхаарах. Дижитал хяналт их хөгжил суурилсан үнэлгээ хийх, хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг бодит цагт хянах, ил тод болгох чиглэлээр захим шинжилэл хийх санал боловсруул танилцуулах. Хууль тогтоомжийг хангалтгүй биелүүлсэн албан шаалтнуудад зөвлөмж хүргүүж хэрэгжлэн хяналт авч ажиллахыг засгийн газрын хэлэх газрын даргад даатгасан. Цаашид Монгол улсын төрөөс засгийн газрын үйл ажиллагааны чиглэл бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинжилтийн талаар баримтлах бодлого буюу улсын их хурлын 1996 оны 138 дугаар тогтоолыг эргэн харах, шинжлэх сайжруулах үндэслэл бий болсныг харуулж байгааг дурдхан зүйтэй байна. Хууль тогтоомжийн биелэлтэй холбоотойгоор улсын их хурлын төвшөнд анхаарах дараах асуудал байна. Улсын их хурлаас удирдлагын томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах үйл ажиллагааг гүйц засаглалын байгууллагын төвшөнд уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх. Улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим сантаа уялдуулах, гарч байгаа шийдвэрийг шуурхай дамжуулах, хяналтад авах, улсын их хурлын байнгын ороо гишүүдийн төвшөнд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг цахим систем ашиглан танилцах боломжтой болох. Улсын их хурлаас батлсан хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчил болон тухайн жилд бүрэн хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас асуулах шийдвэр заалтны талаар засгийн газартай тогтмол харилцаж ажиллах. Хууль тогтоомж, улсын их хурлын тогтоол, байнгын ороодын шийдвэр, засгийн газрын бодлогын баримтчиг заасан зарим заалт агуулгын хувьд
давхцах хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр алдажуулах зэрэг зөрчил гарахаас өртсөн сэргийлэх. Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн 16-гийн 1 Улсын их хурлаас засгийн газар Улсын их хурлд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагад хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйл зааснаас бусад Улсын их хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлж чуулга эхлэхээс 15 хоногийн өмнө Улсын их хурл эрүүлнэ гэж заасан цаг хугацааны хувьд үр дүнд суурилсан хэн шинжилгээ үнэлгээ хийхэд хангалтгүй байгаа тул хугацааг уян хатан байдлаар зохицуулах зэрэг болно. Тус байнгын хороонд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэд анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт заалтын 0.6% нь хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин үргэлжлүүлсэн заалт, 27.7% нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан заалт, 7.7% нь бодлогын баримт бичгтээ агуулгын огтлцол бүхий заалт тус эзэлж байна. Цаашид Улсын их хурлын холбогдох бүтцийн нэгжтэй хамтран хиймэл оюун ухаан ашиглан дүн шинжилгээ хийх ажлыг улам боловсронгуй болгох Улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн биелэлт өр нөлөө хяналтыг сайжруулахаар зорж байна. Улсын их хурлын эдийн засгийн байнгын ороонд хамаарах хууль тогтоолын биелэлтийн 2025 оны жилийн эцсийн хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийг та бүхэнд хавсаргаж тараасан болно. Баярлалаа. Байнгын ороонд дараагаас жижиг хүсэл тавьж